Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж үгүй. Худлаа. Хүргээд өгсөн. Өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдөр амралтын өдөр. Гэхдээ хүүгийн цэцэрлэг ажиллана гэсэн. Яагаад вэ гэхээр дараа 7 хоногт тэгтдээ улсын баяр болох байхгүй юу? Тийм болохоор амралтын өдрүүдийг ажлын өдөр болгоод тэгээд 10 сарын 1-ээс 10 сарын 7-ны хооронд яг бүтэн амарна. Тэнгүүтээ өнөөдөр хүүгийн цэцэрлэг ажиллаад маргааш болох бүтэн санд нөхрийн ажил ажиллана. Би болохоор энэ семестр хичээлгүй болохоор ер нь судалгаа гэрээрээ хийх ёстой. Гэтэ одоохондоо зүгээр ёстой л байгаа. Харахныг судалгаа модлогоо нэрээ хийж эхлэв лээ. 7 хоног уртын амралт ихлээр гоё аз. Бид 3 яг ямар нэгэн юм төлөвлөг байгаа. Гэтэ ер нь ингээд хятадд юм урт амралтууд болохоор ер нь Бээжингийн ихэнх хүмүүс нь өөр хотын хүмүүс ажил хийх гэж Бээжинд ирсэн байдаг байхгүй. Тийм болохоор тэд нэр ийм уртын амралтаараа айгүйх Бээжингээс нутаг руу яваад тэгээд Бээжин хос орчдیں۔ Гэтэ цагаан сараар хөвчлэн хийдیں۔ Яг энэ улсын баяраар хүмүүснийх гадагшаа явдаггүй. Тийм болохоор Бээжин ялгаагүй л хөдөлгөөн ихтэй. Харин ч эсрэгээрээ өөр хотынх нь нөгөө Бээжин үсэх гээд хүрээд ирдэг болохоор бас хөдөлгөөн бол ихтэй л байгаа. За өглөөний цагаа бэлдээ. Би ойрд нөгөө сүүлийн сар гурил будаа сахар хэрэглэхгүй хичээгээд ингээд байгаа болохоор айгүй хөлсөд идэг болсон. Унтаж бас ирээд өглөөд айгүй хөлсөд идгийн. Тэгээд тийм болохоор өглөөний цагаа гэртээ яг ингээд хоол хийж байгаа юм шиг амар нарийн юм хийж идэх амар дуртай болсон. Тэгээд яалтчгүй нөгөө жоохон гурил будаа идэхгүй болохоор нэг дотор жоохон хоос ойргоод тэрийг болохоор ингээ анзаархаар би өндөг идэх өндөгний хэмжээ хамаагүй нэмэгдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр миний уураг ялтчгүй жоох ихссэн баг өмнөхтэйгээ харьцуулахад. Тийм болохоор жиннийг сайн хасахгүй байгаа хаа. Гэтэ зүгээрээ би өөрөө дуртай байгаа. Үе ингэсэн чинь одоо он гарахад 2 сар үгүй юу лээ одоо 10 сар болох ч гэдэг чинь яг 3 сар л үлдсэн юм биш. Йоо яна. Ямар хурд юм бэ гэж. За би энэ жил ямар төлөвлөгөөтэйсэн бэлээ. За мартчих. Яг нэг нарийн төлөвлөгөө тавиаг байхаа бодвол жин хасгал төлөвлөгөөтэйсэн байх. Одоо гэхдээ би 3 сарын турш одоо тэгэд үсрээл 3 хил хассан шүү дээ. 3 хил хаснаа байна уу миний жин ч юм уусэл ингээл гаднаасаа харагдахад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Одоо яана гэлөө. За тасгалаа ячаад гадуур гарыг. Өнөөдөр нөхөр амарч байгаа болохоор гадуур гарч болно. Ойрд нөхөр нэг уул руу алхахыг гэдсэн байхгүй юу? Би тэгээд уул руу алхах бас нэг дуртай биш. Гэтэ хамгийн сүүлд бид нэг зав 100 билүү. За хавраха хиттийн Бээжинд байдаг өнөр дуул гэд тийшээ алхсан байхгүй юу? Тэгсэн чи би одоо хүртэл тэрийг ингээд надад бүр юм эвгүй мэдрэмжүүлсэн цаймар инэттэй. Би тийшээ алах гэж үнээр ядарсан. Бүр ингээд амар үгц, амар ихц, өндөр. Үгц чиг шиг. Тэгээд би тэр үед бүр ингээд амар ядраад тэгээд арай ч үгж оргилтанд гарсан чи бүр ингээд хамаг би салглаа. Тэгээд дээрэс нь хоолойнд ингээд бүр ингээд хатцсан. Тэгээд хоолойд бүр цусмас авдагдаад байсан байхгүй юу? Тэгээд бүр хаширсан. Тэгээд өнөөдөр нөхөр уул руу авирмаар байна гэдэг тахлаар нь битээр юу гэсэн. Хятадын Бээжингийн одоо Чингүрний үед байгуулагдсан ИХЮН буюу хааны зуны ордон гэд цэцэрлэг түрээлэн бэ тээ. Тэгээд тийш болохоор яг ордон нь дээрээ байдаг болохоор дээшгээ уул руу алхахад бас боломжийг. Тим чин тийш ирээд алхачээ. Энэ цэцэрлэг түрээлэнг анх Чингүрний үед 1750-аад онд барьж исэн гэсэн. Тэгээд энэ чи яг юм дундаа юм күм ингээд том нууртай байхгүй юу? Тэгээд нуураа тойроод юм уултай. Тэгээд тухайн үеийн хааны зуны ордон, зуны цэцэрлэг түрээлэн гэж байсан гэсэн. Тэгээд түүнээс хойш бол Англи, Францын цэргийн одоо дайралтанд өртөөд одоо шатаж байсан бас өөр сүүл рүүгээ өөрөөс нэлээд хэдэн орны товтлогоонд өртөж ингээд шатаж нураагдаж байсан юм гашуун төвхтэй боловч эргээд тухай бүрт нь засварлаад сэргээгээд зач барьсараад одоо ингээд дурсгалт газар мөн ЮНЕСКОгийн өвд
бүртгэгдсэн байдаг. Бээжин хотын Хятадын засаг захиргааны төвөөс гадна түүх, дурсгал, соёлын өвийн төв гэж нэрлэгддэг болохоор ер нь Бээжинд Хятадын өөр хотоос, өөр мууж тосгодоос маш олон хүмүүс ирж эдгээрийн түүхэн барилга байгууламж үзэж сонирхох их дуртай байдаг. Тэгээд мэдээж ингэж аяллаар ирсэн энэ хүмүүс чинь эхлээд ингэж жуулчтай ингэж хөтчтэйгээ тайлбарлуулаа явчихж байгаа. За бүр үгүй бол бүгдээр ингэж ихэвч зүүчдэг. Үүднээс нь худалдаа авчдаг. Тэгээд тэрэн дээр нь болохоор яг л нэг онлайн хөтч гэсэн үг. Ямар түүхтэй ямар газар байгааг ингэж бүгдийн сайхан тайлбарлаад өгчдөг болохоор ер нь ийм түүхэн газраа ирсэн хятадууд маш их хүндэтгэлтэй, нэг тийм сэтгэлийн хөөрөлтэй байгаа нийт ажиглахдах үец нэг тийм бие авч удаг. Тэгээд өмсөн хувцас тэгээд ийм байдал нь бол ер нь тийм ёслол хүндэтгэлийн байдалтай байгаа юм шиг л анзаарагддаг. Хятадын өнөөгийн хүчээр хөгжил нь түүхийн өвөө эмээгийн өвөө шиг сонсогдчихлаа. Одоо түүхийн өв, түүхэн барилга байгууламжаа авч үлдэж түүхэн соёлоо хадгалсантай маш их холбоотой юм л гэж боддоо шүү дээ. Одоо тийм түүх гэж үлгэр домгийн юм яригдахаас гадна бас хажуугаар нь бодит хүн очиод үзчих, хүрээд мэдэрчих ийм өв байна гэдэг нь ард түмнийг ингээд их орныхон түүхээр бахархах, их орондоо улам хайртай болгох, улам их оронж болгох сэдлийг төрүүлээд идэг юм шиг харагддаг. Түүх гэж одоо арилшгүй, баларшгүй үнэн байх учиртай. Гэхдээ надад заримдаа аль хүчтэй түүхээ бичээд байгаа юм шиг санагддаг. Тэр нь болохоор за одоо дэлхийн түүхэнд ямар нэг үйл хэрэг болсон. Тэрийг дараа нь аль илүү хөгжилтэй, аль илүү хүчтэй өөрөөр тайлбарлах боломжтой болоод идэм болов гэсэн утга. За гадуур гарч цалхилангаа дэлгүүрээ хараадах юм. Энэ зүнхний ногоонхтой зүгээр нөө баярын хямдрал зарлчиж өмнө нь 75,000 төгрөг байсан. Тэгсэн чинь 50,000 болчих тэгэнгүүт нь гяс авчиг хэлөө. Энэ биеийн тамирын өмөт болохоор энэ дэлгүүртээ хамгийн том ярьцмаар надад арай жоохон багтаад байна. Онлайнаар захиалчаар миний ярьцмаар хүрээд ирдээ. За ингэсгээ харьлаа. Bye bye.